Дэлхийн итгэмжлийн өдөрт зориулав. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг засагтгааны хошууны ологнууд отхийн хүн. Эрдэнэний хувьд гэвэл хошууны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд хамрагдсанаар багасаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж удалгүй жидүү Эрдэнэ гэж нутагтаа алдаршжээ. Хэдийгээр жидүү Эрдэнийн үйлдвэрлэсэн бараанд нутгийн иргэд ам сайтай байдаг ч стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй. Шинжилгээ хийх ганц байгууллага нь дэвхрэг этгэлтийн лаборатори бөгөөд этгэлт угаас ашиг хөөдөг сорилтын дүн бодиттой эсэх нь эргэлзээтэйгээс борлуулалт тааруу тул ганц портерт бүтээгдэхүүнээ ачиж хүрээний зүг зам хөөжээ. Хүрээнд итгэмжлэлийн байгууллага 1990-ад оны сүүлээр байгуулагдсан ба эхний ээлжинд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудыг итгэмжлэх ажил эд өрнөж байлаа. Өдөр тутам бэхжиж байгаа итгэмжлэлийн байгууллага олон улсын гишүүнчлэлтэй болгох, цаашлбал лаборатори техникийн хяналт баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр засгийн газар хүч тавин ажилласаар. Эрдэнэ хүрээнд авч ирсэн жаал зугаа юмаа борлуулахаар хэдэн супермаркет худалдааны төвүүдээр орсон боловч түүний барьж яваа дэвхрэг этгэлтийн лабораторийн үр дүнг тоосонгүй. Гагц итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн хэрэгтэй гэд халгаасангүй. Арга мухардан явтал Баян Павлын лабораторид лаборант байсан Алиа Петртэй таарлаа. Итгэмжлэгдээгүй Монгол улсын итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлээгүй боловч сорилт гүйцэтгэн үйлдвэрлэл эрхлэгчдийг ихээр хохиросон Павлын лабораториос гарсан Петр бусад улс орны тохирлын үнэлгээний байгууллагуудын туршлага судлан танилцсаж сургалтанд хамрагдан явсаар сүүлд чанарын менежер Петр гэж алдаршсан ба одоо итгэмжлэлийн байгууллагад ажиллаж байгаа нь. Тэндээс Петр Эрдэнэ хоёр явсаар нэгэн байгууллагад очивол үүдэн дээр нь MNAS гэсэн үсэг дурайх бөгөөд учрыг сайн олоогүй Эрдэнэ Петрийг даган орлоо. Энэ бол 1990-ад оны сүүлээр байгуулагдсан итгэмжлэлийн байгууллага бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй улсад сорилт, шалгалт тохируулга, техникийн хяналтын үр дүнг, мөн дад гаруй улсад бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын гэрчлэгийг хүлээн зөвшөөрүүлснээр улам бэхжижээ. Итгэмжлэлийн байгууллага олон улсын стандартын шаардлагын дагуу 200 гаруй байгууллага итгэмжилсэн улс орны эдийн засгийн голлог салбаруудад ажиллаж байгаа тохирлын үнэлгээний байгууллагууд гинэ. Петр инээмсэглэн "За Эрдэнэ минь, чиний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шинжилгээ хийх итгэмжлэгдсэн байгууллагуудыг эндээс итгэмжилдэг юм да" гэд цааш энэ байгууллага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад итгэмжлэлийн байгууллагатай адил үйл ажиллагаа явуулдаг талаар тайлбарлалаа. Тэндээс Эрдэнэ өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зөвхөн Монголд бус итгэмжлэлийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг олон улс оронд худалдах боломж нэгдсэнийг нүдээр үзэн баясаж мөн худалдах орныхоо стандарт техникийн зохицуулалтад нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадвал гадаад худалдаанд ямар ч саад үүсэхгүйг ойлгон эхнэр долгор Хүү Батрууга яаран хандаа явууллаа. Итгэмжлэлийн байгууллага бэхжин Монгол улсад эдийн засаг, энх амьдрал, хүсэл мөрөөдөл уламж гуай үзэсгэлэнтэй тайван сайхнаар цэцгэллээ. Эрдэнэийг хэрхэн олон улсад бүтээгдэхүүнээ амжилттай экспортлж байгаа талаар үйлдвэрлэл эрхлэгчид итгэл тавиулахаар хотод дууджээ.